Оройн төргийн төмрөгийн шоу нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаар маань нэвтрүүлгийн маань энэ удирлын 25 дахь дугаар. Ингээд өнөөдрийнхөө дугаараар би та бүхэндээ Last Dance киноны 3 4-р анги дээр юу болсон талаар ревю хийсэн энэ яриагаа та бүхэнтэйгээ хуваалцах болно. За гэхдээ түүнээс өмнө лигийн эргэн тойронд ямар мэдээлэлүүд байгаа талаар хамтдаа ярилцгаая. Ингээд нэвтрүүлгээ эхлэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Билгээ. За нэвтрүүлгээс 5 том орил NBA-гийн улирал маань зогсоод одоо баг 50 дахь хоног дээр бид нар ирж гэнэ үү да. За ер нь тоогоо алдчихлаа. Ингээд саксгүй ер нь спортгүй бид нар маш удаан хугацаанд ингэж байлаа. Тэгээд дэлхийд даяар спортууд хаагдсан байгаа. Энэ үед нэгэн улсын спортын лигийн тэмцээнүүд 10 хоногийн өмнөөс үйл ажиллагаанд эргээд орсон байгаа. Энэ бол Арлын Тайван улс. За Тайван улсын сагсан бөмбөгийн лиг болоод мэргэжлийн бейсболын лигийн үйл ажиллагаанууд яваад эхэлсэн. Ер нь зүгээр одоо миний хувьд бол спортын сэтгүүлч тэгээд интернет орчинд одоо Твиттерт ялангуяа Твиттерт одоо спортын сэтгүүлчдийн ертөнцид Тайваны энэ лигийн тоглолтууд хайлайт бол ер нь одоо дэлхийд даянаар одоо спортын сэтгүүлчдийн ганц одоо анхаарал тавьж байгаа. Бүр одоо Америкийн мэдээллийн сайтууд хүртэл энэ Тайваны лигийн тоглолтын үр дүн мэдээллүүдийг үзэгчтэй хаваалцж байгаа. Одоо бид нар чинь бүхэн зогссон үед яалтай байлаа. Ингээд Тайванд бол ингээд лиг явж байгаа. За тэгвэл өнгөрсөн 7 хоногийн нэвтрүүлэг хүрснээс хойш энэ хугацаанд Америк нэгдсэн улсад мэргэжлийн спортын лигүүд маань эргээд үйл ажиллагаа явуулж магадгүй гэсэн нэг юм гэрэл гэгээтэй мэдээ гарсан. За тэр дундаа үзэгч та бидний шимтэн үздэг NBA-гийн сагсан бөмбөг маань удахгүй эргэн ирнэ гэсэн ийм мэдээлэл гараад бид нар бол маш их баярлаад байжлаа. За учир юунд байсан гэхээр лигийн зүгээс 5 дугаар сарын 1-ээс эхлээд Америк нэгдсэн улсын нийт одоо 50 мужийн зарим мужуудад нь бол мужууд өөрсдөө одоо шийдвэр гаргаад COVID-19-ийн энэ одоо онц байдлыг бол цуцалж эхэлж байгаа. За тэр дундаа Атланта хотын одоо байрладаг Жоржиа муж, Атланта Hawks багийн одоо байрладаг энэ Жоржиа мужийн хувьд бол олон нийтийн жим заалуудыг бол бассейн гэсэн иймэрхүү газрууд, саун гэсэн газруудыг бол нээхийг мужийн захирч бол зөвшөөрсөн. Ингэснээр Жоржиа мужийн хувьд бол бүх юм ингээд хэвийн байдалтай эргэж орох ихний алхмууд хийж гин гэсэн үг. Инхээр лигийн зүгээс яасан гэхээр за ингээд мужууд өөрсдөө 20 цэрийн дэлмийг цуцалж байгаа ийм нөхцөлд тухайн мужийн багуудыг бэлтгэл хийж эхлэхийг бол зөвшөөрсөн 5 дугаар сарын 1-ээс. За ингээд эхний нэг юм мэдээлүүд яваа. Тэгээд лигийн тоглогчд маань яасан гэхээр за ингээд заал юунууд нэгээд тэр мужийн багууд бэлтгэл хийгээд эхлэхээр нөгөө 20-нд байгаа мужийнхан яах юм бэ гэдэг. Ялангуяа Америк нэгдсэн улсууд яг одоо хүн амын төвлөрөл нэгтршил хамгийн ихтэй Нью-Йорк мужийн хувьд, Калифорни мужуудын хувьд бол асуудал нэлээд хүнд байгаа. За Нью-Йоркд бол Нью-Йорк Knicks, Brooklyn Nets гэдэг хоёр баг байна. За Калифорнид сагсны олон багтай. За хойд Калифорнид бол Golden State Warriors байна. За өмнөд Калифорнид Los Angeles Lakers, Los Angeles Clippers гэсэн багууд байгаа. Тэгээд эдгээр багуудын хувьд яах юм бэ, ийх юм бэ гэдэг ингээд асуудлууд байна. Chicago, Illinois муж бас нэлээд хүнд байдалтай байгаа гэдэг. Тэгэхээр зарим багууд нь бэлтгэлдээ гарчдаг, зарим багууд нь бэлтгэлдээ гарч амжаагүй байдаг нэг ийм байдалтай болох гээд байсан. Тэгээд яг энэ мэдээлэл маань гараад нэг 3 4 хоног үгүй дараагийн мэдээлэлүүд гарлаа. За яг өнөөдөр шинэ мэдээллийг хуваалцах юм бол лиг маань 5 дугаар сарын 1-нд багуудыг бэлтгэл хийх боломжийг нээж өгнө гэжсэн энэ одоо хугацаагаа дахиад нэг 7 хоногоор хойшлуулаад 5 дугаар сарын 8 болголоо. Учир юу гэхээр бүх мужуудын хувьд дараагийн одоо мэдээлэл гарахаас нааш ингээд ганц одоо хоёр мужууд дээр нэгдсэн юм дээр ингэж болохгүй юм байна гэдэг дээр хүрээд лигийн хугацааг бол төр зур хойшлуулсан. Тэгээд яагаад ингэж юм гэхээр жишээ аваад ярил л да. Атланта Hawks багийн байрладаг Жоржиа мужид ингээд 20 цэрийн дийлэн тавигдчихгонгод Атлантагийн одоо тоглолчид бэлтгэл хийж эхлээд тэнд ингээд заалнууд онгоцчих юм бол нөгөө 20-нд байгаа мужаас лигийн бусад багийн тамирчид Атлантад очиж бэлтгэл хийгээс зур аргагүй болно. Тэгээд бүгд нэг дор цуглах шаардлагатай болно ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо бас янз бүрийн асуудлаас гарч магадгүй учраас лигийн хувьд бол энэ дээр болгоомжлж байгаа гэсэн ийм арга хэмжээ авсан юм байна л да. Тэгээд дээрэс нь ер нь яг зүгээр лигээс нэг лигийн багууд руу 8 хуудас ийм одоо анхааруулга мэдээллийг явуулсан. Энэ дээр яаж юм хэрвээ бэлтгэлийн заалууд нээгдээд багууд бэлтгэлээ хийж эхэлсэн тохиолдолд ийм зүйлийг мөрдөн шүү гэсэн нэг юм одоо гарын авлага гэх юм уу юм явуулсан байна. Энийх нь яг зарим юунаас нь дурдах юм бол одоо ингэж юм л та бэлтгэлийн заалаа онгоолгоод нэг удаа бэлтгэл хийгээд 4 стейж тоглогч байж болохгүй. Тэдгээр 4 тоглогчийг ердөө нэг хүн одоо харгалзаж бэлтгэлийн хийлгэнэ. Тэнд бол дасгалжуулагч байхгүй.
тусал засаж өгч байхгүй, тренерүүд байхгүй, зүгээр л тоглогчид одоо хамгийн ихний одоо хөлсөө гаргаад тий одоо буцаад нэг хөдөлгөөндөө орж эхлэх иймэрхүү бэлтгэлүүдийг хийнэ. Тэгээд тоглогчид одоо 4 тоглогч нэг харгалзагч гэхээр ингээд нийтдээ 5 хүн тэр зааланд байх нь. Тэгээд эдгээр 5 хүн маань хоорондоо 12 одоо фитийн зайтай юм зайг одоо барьж явах шаардлагатай болно. 12 фит одоо манайхаар 12 алхам юм л та. Тийм зайтай. Тэгээд одоо зааланд бэлтгэл хийн гэхээр чинь төсөөлгөж жоох инээдтэй сонсогдож байна л та. Тэгээд араас нь бэлтгэл хийгээгүй одоо талбай дээр гүүж арайж бөмбөг шитгэхээсээ бусд үед заавал маск зүүсэн байх хэвээр гартаа нөгөө юуны одоо хаалганы бэйли те ийм бэйли өмссөн байх хэвээр гэдэг. Тэгээд энэ дээр нь одоо нөгөө Америкийн сэтгүүлч чинь яа одоо ийм ач утгагүй юм гэж юу байсан яаж тэгж бэлтгэл хийх юм энэ төр гэл янз бүрийн юм явж л байна. Гэхдээ яг хөө зүгээр ихний байдлаар миний хувьд бол иймэрхүү байдлаар заалууд онгоогоод тоглогч маань ингээд нэг бэлтгэл ядаж хөлсөө гаргаад манай тамирчид ч гэсэн адилхан байгаа бах би бол ихтэлтэй байна. Нэг хөлсөө гаргаад гүүгээд те одоо манай ч бас нэг зарим жимүүд онгоод эхэлсэн шүү дээ. Тэгэхээр нэг бэлтгэл ингээд хийгээд нэг ихний байдлаар бие дасах энэ тал дээр бол өөр боломжийн санагдаж байна. Гэхдээ ямар ч үсэн ингээд 5 дугаар сарын 1-ээс бэлтгэлийг одоо хийж эхэлнэ гэсэн энэ бүхэн маань ингээд ямар ч үсэн ингээд хойшилчлоо. За тэгээд одоогийн байдлаар зүгээр хэрвээ мужууд ингээд заалуудаа нээж эхлэх юм бол лигийн одоо нийт 30 багийн 3-1 нь бол шууд одоо тоглогч нь бэлтгэлдээ гарч эхлэх юм боломжтой байна гэсэн ийм мэдээлэл явж байна. Тэгээ яагаад юу ингээд багууд бэлтгэлдээ гарч магадгүй тухай яригадад эхэлж байгаа нөхөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол мэргэжлийн бүх лигүүдийнхаа үйл ажиллагааг тун удахгүй эхлүүлэх шаардлагатай гэдгийг саяхан бас нэг өөрийнхөө мэдээлэлд хэлсэн байгаа. Учир юу гэхээр энэ мэргэжлийн лигүүдийн үйл ажиллагаа эхэлж иж энэ тоглолтууд явагдаж эхэлж иж энэний цаана байгаа маш том одоо эдийн засгийг хөдөлгөх маш том бизнесүүд хөдөлнө гэсэн үг. Телевизийнхэн байна. За заал танхимд тоглолтууд хэдий үзэгчгүй явсан ч гэсэн зурагтаар тоглолтууд гарч эхлэв. Тэр дундуур ивент тэтгэжтэй рекламууд явж эхлэх ёстой гэдэг маш олон ардаасаа ингээд хамааралтай юм олон юмнууд байгаа учраас энэ дээр бол ерөнхийлөгч Дональд Трампын ингэж байгаа нь бол эдийн засгаа хөдөлгөж эхлэх бас нэг юм гол хөшөөрөг учраас энэ бол мэдээж хийх ёстой зүйлээ гэж ингэж бодож байна. Тэгэхээр спорт сонирхч үзэгч та бид бол ингээд NBA-ийн удирдлыг бид ингээд бүтэн удирдлаа алдчихж байгаа юм биш үстэй гэсэн айдас бол ер нь дуусч гин гэж би хувьдаа ойлгож байна. Ямар нэгэн байдлаар NBA болоод NHL, MLB одоо юу гэдэг Америкийн мэргэжлийн топ лигүүд ямар ч байсан энэ удирдлаа ямар нэгэн байдлаар ингээд авч яваа дуусгах нэ. Тэгэхээр хамгийн сүүлийн байдлаар ер нь яаж үргэлжлэж болох бариант хувилбар байгаа вэ гэхлээр за би нэг өмнө нас та бүхэнд мэдээлэл хүргэжсэн мах гэхдээ энэ талаар товчхон ярьчих. За хамгийн эхний нэг яригдж байгаа хувилбар бол лигийн плей-оффт гарсан бүх багуудыг Лас Вегас хотод байрлуулад буудалд ингэж багуудыг одоо хувааж байрлуулад тэгээд Лас Вегас хотын төртөө дөрөв ажиллахгүй байгаа Bellagio, MGM Grand одоо юу гэдэг энэ Mirage те энэ олон казинонуудын боолрум гэж ярьдаг том одоо танхимуудад заалын одоо шал тавиад шийд тавиад ингээ заал хийгээд гэсэн үг шүү дээ. Заал талбай засаад тэгээ плей-оффт орсон багуудаа эхний 1 2 3 дугаар шатыг хэн дөрвөлж 3 хоцсон гэсэн ийм одоо цувралаар тэгээд багууд одоо өдөрт жишээ нь 4 тоглолт өдөрт яваад те одоо бидний мэдхээр одоо нэг тэмцээний зарчмаар гэсэн үг шүү дээ. Би өмнө хэлжсэнээ давтаж яриад байл та. Ингээд тэмцээнүүдийг явуулаад бүсийн финал тэгээд NBA-ийн финал чалгарсан багууд нь цаашаа яг одоо 7 тоглолтын цувралаар явдаг ч юм нэг ийм хувилбар яригдж байна. Ингээд аварга тодруулах үзэгчгүй тоглоод өөр нэг хувилбар нь болохоор ерөөсөө энэ бол зүгээр NBA on TNT нэвтрүүлгийн хөтлөгч Kenny Smith-ийн гаргасан зүгээр санаа л да. Ийм байвал яасан бэ гэд энэ бас дэмжиж магадгүй юм шиг юм яригдж байна. Яг зөвхөн юм сонсож байна. Энэ яаж юм гэхэлэр зүгээр л одоо нөгөө NCAA-гийн үндэсний аврал шалруулдаг тэмцээн шиг галзуу нэг тоглолтуудыг хийгээл ингээд финалийн 2 баг нь үлдээл. Тэгэхээр юу гэсэн үг 16 баг хоорондоо 8-8-аар ингээд тоглохоор чинь бид нар үсрээл 8 тоглолт тий тэрний эцэст ингээд финалынх нь 8-9 тоглолт ч юм 7 тоглолт ч юм уу тий. Тэгээд нөгөө хоцсон багууд нь дараагийн шатны шалгараад ингэж яваад финалийн 2 баг үлдээл харин тэр 2 багийн хооронд нь цуврал маягаар тоглуулад ингээд аварга шалгаруулах нэг юм бариант байна гэдэг. Нэг иймэрхүү юмнууд яригдэж байна. Тэгээд яг чухам алигвэр нь явахыг одоо бол бид нар хэлж мэдэхгүй зүгээр эдийн засаг мөнгө санхүүгийн талаа ингээд бодох юм бол лиг өөрөө ямар ч байсан цувралтай ингэж тэмцээн боллоо гэхэд цувралаар явуулж яаж ингэж бас үзэгчтэй үзэх юмтай ингэж байлгая гэж хичээх болов гэж ингэж бодож байна. Тэгэхээр одоогор бол хамгийн сүүлийн шинэ мэдээ гэх юм уу болж болох хувилбар бол энэ байна. Тэгээд ямар ч байсан 5 дугаар сарын 1-нд Америк нэгдсэн улсад NBA-ийн багууд маань бэлтгэлээ хийж эхэлнэ гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө гараад байсан бол одоогийн байдлаар энэ хугацааг 5 сарын 8 болтол түр хойшлуулад байна. Ингээд NBA-ийн 90 тойрох мэдээлэл гэвэл одоо харамсалтай нь ийм л мэдээ байна да. Ингээд түр завсарлаад эргэж ирэхдээ Last Dance кино болоод Dennis Rodman гэж тоглогч ямар тоглогч байсан талаар эргээд ярилцсан.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. За ингээд тавтан морил ингээд нэвтрүүлгийн хэсэг Last Dance кинологоо хамтдаа орцгоё. За Last Dance киноны 3 4-р ангийг энэ 7 хоногт бид үзлээ. Тэгэхээр 3-р анги дээр ерөнхийдөө Dennis Rodman гэдэг тоглогчийн талаар баг бүтэн нэг анги гарсан хэлждэггүй байх. 3-р ангийн одоо гол баатар бол Dennis Rodman байлаа. Тэгээ Dennis Rodman гэж энэ тоглогч ер нь ямар тоглогч байсан юм бэ? Ер нь яагаад энэ тоглогч ингэж ийм алдартай энэ багийн нэг гол одоо хөшүүрэг болсон ийм тоглогч байсан бэ гэдгийг 3 дугаар анги дээр бол нэлээд тодорхой харуулсан. Тэгээд Dennis Rodman-ы талаар за Detroit-д тоглож исэн үеийн ер нь бас цөөхөн мэдэх бах та. Одоо тэр үед NBA манад ямар гарч ирсэн биш. Зүгээр Bulls тоглож исэн үеийн мэдэх үзэгчд бас л одоо цөөхөн юм шиг байна. Би одоо миний ойлгож байгаагаар тэгээд шинэ залуу үеийн үзэгчд маань одоо Dennis Rodman гэж зүгээр самбраас л нэг авдаг ийм тоглогч байсан гэсэн ийм ойлголттой. Тэгвэл Dennis Rodman гэдэг энэ тоглогч цаана хувь хүн ямар хүн байсан? Талбай дээр байгаа Dennis Rodman нэг өөр Dennis Rodman, талбайн гадна тэр олон нийтэд өөрийгөө хүргэж байгаа байдлаараа энэ тоглогч бас нэг өөр юм хувь хүн байсан гэдэг. Шал өөр, огт өөр юм хоёр дүр энэ дээр байгааг кино үзсэн бол ойлгосон баг. Тэгээд яг би өөрийнхөө мэдхээр Dennis Rodman-ыг ямар хүн байсан бэ гэдгийг та бүхэндээ зүгээр одоо киноны энэ хэсгээс өөрийнхөө ойлголтоос те өмнө одоо Bulls-ыг бас дэмжиж явсны дэмждгийн хувьд ингээд хэлэхэд энэ тоглогч Detroit-ийн Bad Boys гэж тэр бүрэлдэхүүнтэй тоглоод 2 NBA-ийн авраг аваад тэрний дараа Detroit багасаа яваа San Antonio-д очиж нэг 2 жил хагас болоод ингээд эцэст нь ер нь одоо нэг сахилгагууд иггүй энэ тоглогчийг авах баг олдохоо байсан. Манер ер нь ингээд баг карьер нь дуусч гин удаа гэдэг те энэ чинь лиг тоглоход тодорхой хэмжээний сахилгаат байх хэрэгтэй. Тэгвэл манер тэрийг одоо бас ингээд сайн сахитгүй юм шиг ийм байдалтай. Ер нь зүгээр хэвлэл мэдээллийнх ингээд нэг тоглогчийг ингээд ерөөсөө газар зүгээр булчлаа хийчихдэг л да. Яг л ийм жишээ Dennis Rodman дээр бол хамгийн тод харагдсан гэж хэлж байна. Тэгээд тухайн үед одоо интернет хөгжөөгөө өнөөдөр их шиг бас байгаагүй нь аз нэг талаараа. Хэрвээ зүгээр өнөөдөр их шиг байсан бол Dennis Rodman эсвэл маш муу хүн болцсон байгаа эсвэл бүр тэр байсан хэмжээс илүү их од одоо бүр дэлхийд дахин шууд танигдсан юм од болцсон байгаа. Тэгээд ер нь зүгээр Dennis Rodman яасан гэхээр хувийнхээ хувьд тэр өсөж төрсөн орчин нь тийм 18 настайдаа ээж нь гэрээсээ хөөж явуулаад гудамжинд орон гэргүй амьдраад ингээд бүр одоо цэвэрлэгч хүртэл хийгээд те даалсан нисэх буудлын тэр одоо жанитор гэдэг бол цэвэрлэгч гэсэн үг л да манайхаар ийм ажил хийгээд ингээд явж исэн тэр залуу өөрт нэг сакс тоглох боломж олдоод нэлээд хойно бас сакс руу орсон. Ингээд саксаа тоглож эхлээд тэр жижигхэн коллеж тоглож байгаад ингээд явандаа танигдаад NBA сонгогдож ороод дараа гэж явсаар байгаад Bulls ирсэн яг тэр үед нь зүгээр Bulls ирэхийн өмнөх нэг хэсэг үеийг ярих хэрэгтэй баг. За Bulls ирэхийнхаа өмнө Detroit-ийн тэр 90 үе дуусаад San Antonio Spurs баг дөнгөж ирээд байж явах энэ үедээ манер Pop-од Madonna-тай ирэхдэг болсон нэг хэсэг. Тэгээ Madonna Dennis Rodman-ыг яаж одоо хувь хүнийх нь үзэл бодлыг өөрчилсөн бэ гэдэг нь энэ кинон дээр нэг цугсан гараад өнгөрсөн. Dennis Rodman Madonna юу гэж хэлсэн гэхээр чи ингээд өөрийнхөө байгаа байдлыг өөрөөрөө олон нийтэд илэрхийлэхээс битгий хийж яа тэгвэл энэ зөвхөн чи өөрийгөө илэрхийлэх байдлаа би ингэчүүл яах болов тэгчүүл яах болов битгий юмнаас айж зүгээр л чөлөөтэй байгээд Madonna өөрөө ямар уран бүтээлч вүлээ те 1980-ад онд дэлхийн одоо pop хөгжмийн урсгалыг тодорхойлж байхдаа Madonna жинхэнэ одоо шинэлэг ийм цоо шин юмнуудыг гаргаж ирсэн жинхэнэ pop icon одоо diva болцсон ийм байх үедээ том өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Би Madonna-гийн дууг бол сонсох дуртай бас мундаг уран бүтээлч бүх цаг үеийн түүхэнд бас яригдах хэвээр дэлхийн урлагийн хэмжээнд. Тэгээ Madonna-тай ирэхэд тэр ингээд Dennis Rodman зүгээр тесрэлт хийгээ айцсан байхгүй тархин дотор нь. Тэгээд тэр үсээ элдэв янзаар буддаг, шивээсүүд хийлгээд ингээд илэрхийлэгсэн юмаа гаргаж чаддаг. Энэ байдал нь San Antonio-д очиод юутай зөрчилдсөн гэхээр энэ бол яг Bad Boys гэх кинон дээр гард юм л да. Dennis Rodman ингээд ийм олон нийтийн анхаарлыг татсан ийм болсноор San Antonio-д очисон чинь яасан гэхээр тэр багийн лидер нь David Robinson гэдэг тоглогч байгаа тийм. David Robinson бол тухайн цэргийн алба хаагаад NBA ингээд орцсон лигийн MVP болоод ингээд дараагийн нэг супер одуудын нэгэ дээрээс нь David Robinson бол үнэхээр одоо Христийн шашны үнэнч одоо дагагчдын нэг өөрөө бүр нямгарыг болгон сүмд очиж одоо яадаг мөргөл хийдэг баг ийм пастор хэмжээний одоо номдогчийн хэмжээний ийм одоо хүн тэгээ шашны төр үзэл сурталыг бол үнэхээр ингэж дагаж яадаг одоо яг л үлгэр жишээ одоо иргэн байхгүй да. Одоо тэр нийгэмдээ тэгсэн нөгөө Dennis Rodman гэж галзуу нөхөрч орж ирээд шууд баг дотор ингээд эсрэг тэсрийн хоёр юм төөл байгаад идэг.
Дэвид Робинсны баг байгаад байдаг. Денис Родман гэж нэг юм галзуу нөхөр орж ирээд байдаг. Ингээд энэ хоёрын хооронд зөрчил ерөөсөө тэр нэг Spurs Денис Родмантай амжилт гаргаагүй тэр нэг хоёр удирдалт бол ерөөсөө л энэ хоёр тоглогчийн гал ус шиг энэ зөрчилөнд явсаар хагаад ерөөсөө болохгүй маань гэдэг. Ингээд эцэст нь Сан Антонио Spurs баг Буллстай солилцоо хийсэн. За Буллстай солилцоо хийхэд тэр тухай Jerry Krause-ын туслахаар ажиллаж исэн тэр нэг эрхэм кинон дээр гарч байгаа. Би бол өмнө нь бол мэдгүй юм байлаа. Энэ хүн одоо дарагдаа хэлж байгаа. Тэгээ Денис Родманыг авчиа даргаа наа чинь ингээд зөв ашиглаж чадах юм бол наа чи хэрэгтэй тоглож байгаа. Тэгэхээр эхэндээ Jerry Krause бол дургуутсан гэж юу яриад байгаа юм. Энэ галзуу нөхрийг авчиад бидэрт хэрэггүй. Би Денис Родманыг тухай зүгээр сонсохыг хүсэхгүй байна гэсэн чи үгүй ээ. Pippen байна, Jordan байна, Phil Jackson байна. Энэ хідэд наадах чинь барьж чадна. Хэрвээ ингээд Денис Родманыг бид нар зөв чиглүүлж чадах юм бол наа чи яг ингээд эд үе дээрээ явж байгаа. Ер нь ашиглаж чадвал их зөв тоглогч шүү дээ. Ингээд зөвшөөрөө Денис Родманыг авчирсан. Тэгээ Родман Чикагод ирээд хамгийн дөрөнд Phil Jackson, Jerry Krause-тай уулзаад тэр уулзалтан дээр Phil Jackson кинонд дэр хэлж ин л да ингээд хамрандаа эмхтэй амандаа урууд муруудаа ингэсэн хачин хуцнаар өмссөн. Jerry Krause-ийн гэрт би очисон чи байдсан. Тэгээд Phil Jackson-ыг ороод босч одоо хүндлэл үзөөж босч гар бариаггүй те. Тэгэхээр Phil Jackson Денис чи надтай их босч гар барих хэвээр. Хоёулаа ингээд ир усууч сайхан мэдлээ. Тэгээд дараа нь бусд асуудлаа ярья гэд. Родны хариу юу байсан гэхээр намайг одоо тэгээ багтаа аваад тоглуулах гэдэг юм бол тоглоё л доо. Одоо над өөр яриад байгаа бол миний ажил тэр л юм аа. Тэ өөр над илдүү бусад балаа юм а зүгээр амаа хамгиж үзсэн маягтай тий. Одоо хинэггүй өнөхөр ингээд анхны уулзалт нь ингэж болсон байна. Тэгээ цаашаа юу болсон тухай энэ кинон дээр дараагийн ангиуд гарах бах тэр Pippen-тай уулзаа, Jordan-тай уулзаад ингээд гисэн. Тийм учраас би тэрийг одоо төрүүлж спойлдод яах вэ? За ингээд ямар ч байсан Phil уулзаад араас нь Jordan дээр уулзаад ингээд тоглохоор болсон. Тэгээ Rodman өөрөө энэ кинон дээр ярьж байгаа тэр киноны ихэнх хэсэгт 3 дугаар анги дээр юу гэж ярьж байгаа нөхөр би одоо Michael Jordan гэж энэ агуу тоглогчтой, Scottie Pippen гэж энэ агуу тоглогчтой, дээрээс нь Phil Jackson гэж тасалжуулсаар тоглож надад ямар асуудал гарах юм бэ? Зүгээр л би өөрийнхөө ажлыг хийгээд энэ багт тус болох. Надад ерөөсөө л энэ байна. Гэхдээ хэдий Michael Jordan тийм агуу, Pippen агуу, Phil Jackson агуу байсан ч гэсэн яг манай тэр баг надгүйгээр авраг болох байсан үгүй би үгүй гэж хэлнэ. Би бол тэрнтэй Dennis Rodman ингэж хийсэнтэй нь бол 100% саналдаг байна. Яг тэгэхээр Rodman энэ багийн бүр салшгүй нэг хэсэг болсон. Rodman энэ багийг бас нэг зангижсэн нэг юм байгаа байхгүй. Тэгээд яг тэр талбайн гадуур орой олгон үдшилэг хийсээ тэр ууж идээ те. Ингээд нэг өөрийнхөө чөлөө цагийг магадгүй жоохон замраагүй юм шиг өнгөрүүлээд явж байгаа тэр тоглогчийн тэр амьдралаас илүүтэйгээр талбай дээр гараад яг хийх юм а хийдэг. Энийг нь л ерөөсө Jordan, Pippen, Phil Jackson гурав энтэй нийлэрсэн бид нар Денисийг ингэж л ашиглах нь зөв юм байна гэдэг. Энийг нь зөвөр хүлээн зөвшөөрөөд галзуурх үедээ галзууржиг. Гэхдээ талбай дээр хийх ажлаа хийж бид нар хамаахгүй. Ер нь нэг мэржлийн спортод гэлтгүүгээр амьдрал дээр ч гэсэн ийм хүмүүс байдаг шүү дээ. Одоо жоохон өөрөөр сэтгэдэг, амьдралыг өөрөөр хардаг хүн болгоны өсч төрсөн орчин өөр учраас тэгээд одоо яг хийх ёстой юм хийхдээ бол хийждэг юм хүмүүсээ. Денис Родман бол яг л нэг ийм л хүн байсан байгаа. Тэгээд энэ хүнийг харин зөв чиглүүлж чадсанараа хамгийн эхлээд тэр Detroit Pistons-ийн тасалж өгч Chuck Daly бол үнэхээр зөв энэ залууг ашиглаж чадсан байгаа. Араас нь Phil Jackson за угаасаа ийм л юм байна гэд ингээд ашиглаж чадсан. Ингээд Родман тоглож явж байгаад киноны тэгээд 3 дугаар анги дээр өөр юу гарч ийн гэхээр Scottie Pippen нөгөө багтаага жоохон маргаантай тоглохгүй байсан үед Булсын тоглолтыг л болж өгөхгүй ингэж байж байгаад Rodman эцэст нэг за би нэрээ одоо хайтайгаа шиг сахилгаттай энэ талбай дээр Jordan дүр нь туслах болохгүй нэ гэдгээ нэг ухаарсан мөчийн талаар Jordan ярьж байгаа тий. Тэр нэг тоглолтын дээр Dennis Rodman 2 техник алдаа авч хөөгдөд тэгээ Jordan ганцаараа бүгдийг хийх шаардлагатай болоод тэр тоглолтод хожигдоод оройн Jordan буудалтай байсан чинь Rodman нэрээ буудлын нүрийн хаалгыг тогшоод Jordan онголгосон чинь өшөө сигар байна уу гэд. Тэгээ Jordan сигар өгөөд Rodman явсан гэд. Яг тэр хэсгийг Jordan юуг тайлбарлаж байна. Rodman хизээч өмнө миний ер нь тэрнээс хойш гэж байгаа. Миний буудлын өрөөнд ер нь ирдэггүй байсан те. Зүгээр тэр өдөр миний буудлын хаалга төгшөө надад сигар байна уу гэж асууж байгаа нь өшөө авчлаараа би өстө хамгийн баллаа ажиллаа миний буруу гэж хэлтгэхээс ялгаагүйгээр одоо гимжсэн байдалтай хурж өгшөө сигар байна нэг сигараа өчгээд ингээ явсныг би бол шууд тэгж ойлгосон. Тийм учраас яг тэр мөчөөс эхлээд би за Денис одоо нэг ойлгох шиг боллоо. Jordan үнгээр тэр тоглолтоос хөөгснийхэн дараа одоо хувцаалах өрөөнд ороод зүгээр хэлж болох бүх хараалын үг хэлсэн гэж байгаа л та. Rodman болоо бос багийнханда. Тэгээд Rodman өөрөө бас яг Jordan-тай адилхан юм хэлж байгаа. Би Jordan шууд очиод би чи ингээл хүнээс уучлаарай авахшаа манайста ингэслээ тэгслээ гэдэг хүн биш. Би зүгээр очиод надад нэг тамхи хөвлөг гэж байгаа маань би Jordan-ос уучлах уух гэж атсан. Уучлаар гэдэг уруулын таахгүй байгаа байхгүй. Ингээд яг энэ үйл явдлын дараас юу болсон гэхээр Bulls яг
очроо олсон. Родман самбар хамгаалт бүх юм ажиллаа хийгээд тэр Жорданд гой заслан өнтер тавьж өгдөг бүх ажлуудаа хийгээд ирээд буус хожиж эхлээд ингээд нэг удирдлагын амжилт тогтворж эхлэв. Тэгээд нөгөө 8-7 гэсэн амжилттай удирдлыг эхлүүлжсэн буус чи юу вэ? Дараагийн нэг амжилт нь 24-11 27-11 ч үлээ. Ийм амжилтаар ингээд бүр дорн төстэй тэргүүлээд эхэлчихэж байгаа байхгүй. Ингээд нэг Родман, Жордан буус ингээд Пипингүүр ямар ч байсан нэг учраа болоод тоглолтууд ингээд болоод байж итэл Скоти Пипин эргэж ирсэн. За Пипин яагаад эргэж ирэх болов гэдэг энэ асуудал. Тэгээд хэрвээ санаж байгаа бол цуурлын 1-2 дугаар анги дээр Пипин багтаага энэ гэрээний маргаантай учраас намайг одоо зараад би явлаа гэдэг ингээд тоглохгүй хорж исэн энэ үед нь юу болсон бэ гэд бид нар өнгөрсөн 7 хоногт үлдсэн шүү дээ. За 1-2 дугаар ангийн дараа Пипин юу яагаад буцаж ирж тоглох болсон юм бол яг юу нөлөөсөн юм бол тэрийг л мэдмээр байна гэсэн үзэгчд аягүй их байсан. Тэгвэл Пипин яагаад эргэж ирэх болсныг тунхаглахгүй хэдүүлээ ярилцъя. За тэрнээс өмнө нэвтрүүлгийг түр завсарлаад эргээд уулзъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Jersey Zone дэлгүүр, Le Noble Wine дэлгүүр мөн Заяа Бэлгээ дэлгүүр хамтран ажиллаж байгаа. За түрүүн завсарлын өмнө Пипин яагаад эргээд ирэх болсон тухай ярьж ирсэн. За тэгэхээр Scottie Pippen эргэж ирэх болсон шалтгаанаа энэ кинон дээр юу гэж тайлбарлаж байна гэхээр энэ бол үнэхээр сонирн байлаа л да. За Pippen багтаа юу гэсэн гэхээр би тэртээ баг цалингаар тоглоод байгаа. Дахиж одоо гэрээгээ шинжлэх гэсэн чинь баг нь бол мэдээ зөвшөөрөөгүй. Тэгвэл намайг өөр баг руу явуулаад байл гэсэн. За энэ дээр цувралын 1-2 дугаар анги дээр юу болсон гэхээр баг ерөнхий менежер Jerry Krause Pippeнийг бид нар ер нь солилцмоор байна. Багуудын саналыг сонсож байгаа гэлээ. Энд нь Pippen жоохон одоо дургуутсаад те. Ингээд тэгвэл би тоглохгүй гэсэн юм байдалтай байж байгаа. 33 тоглолтын дараа ингээд Pippen ирэхээр болдгоо. Баг нь энэ үед 24-11 амжилттай. Ингээ 33 удирдлын 34 тоглолтын дээр Pippen эргэж ирлээ. Golden State эсрэг тоглолоо. Баг нь хожлоо дараараа гэд ингээд юм болж байгаа үед яасан гэхээр Pippen өөрөө яагаад эргэж ирэх болсон тухайгаа хэлж байгаа. За би хичнээн одоо удаан тоглохгүй гэж ингэж гүрийсэн ч гэсэн сүүлдээ ер нь багт арай илүү ирэх мэдл байгаа юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд баг хэрвээ намайг бүр тоглоулахгүй те чамайг бид нар зарж чадахгүй бол бүтэн өдөр тоглоулахгүй байж чадна гэд ингэчих юм бол би одоо бүтэн өдөр тоглохгүй болох нэ. Тэгээд багийнхаа найзуудыг ингээ харж явах надуур талбай дээр тоглож байгааг нь хараад за ер нь болий. Энэ бол би тоглоод дуусгах хэрэгтэй мэн гэсэн ийм шийдэл эцэст нь хүрсэн ингээд. Ингээд Pippen маань бас нэг уужуу ухаан гаргаад одоо сүүлдээ мэдээж тамирчин хэмжээнд албадараар тоглохыг хүснэ. Ингээд Pippen ирснээр буусын тоглолтууд ингээд тэнцвэржээд тэр удирдал маань ингээд цаашаа үргэлжлэж байгаа. Ийм үйл явдал дээр л ирж юм л да. Тэгээд нэг гоё юм нь яг тэр үед одоо Pippen-ийг эргэж ирсэн ихний тоглолтод Rodman дээр үсээ будцсан 3-5 гэсэн. Тухайн үед бол мдээгүй л энэ киноноос л мэдэж байна. Тэр үсээ яагаад тэгж будцсан байсан. Тэгвэл энэ Pippen-д одоо эргэж ирсэнд нь баярлаад хүндэтгэл үзүүлээд Dennis Rodman толгоогоо ингэж будсан байгаа л та. 33 гэсэн дугаараар нь. Ингээд Pippen эргэж ирээд багийн тоглолт тэнцвэрчээд бүх юм ингээд хэвэндээ орсон чинь дахиад нэг асуудал гарч ирсэн. Драма хизээч дуусчихгүй. Дахиад нэг асуудал гарч ирсэн нь юу гэхээр Dennis Rodman нөгөө Pippen-ийг байхгүй тоглолтуудад чинь багийн 2 дахь лидер болоо Jordan-той бүх юм хараал Jordan Dennis хоёлаа ингээд тгий гэжсэн чинь Pippen үрж ирээд Dennis Rodman 3 дахь суудлаа. Тэгээ тэр талаараа өөрөө баг гомдлсон шахав. Here we go again Superman дээр Batman нэрээ. Тэгээ миний хэрэг байхгүй болсон. Би ингээд 3 дахь дугуй нь болоод хаашаа жигцсэн. Тэгээд өөр их хөвгчлээ хэлнэлээ. Тэгээд нөгөө Rodman чинь за одоо тэгээд Pippen ирсэн чи миний хэрэг байгаа ч юм уу. Шин ашиг зүгээр гингуудаа. Хөөе надад амралт хэрэгтэй байна гэдэг. Энэ бол үнэхээр бүр одоо аимшигын түүх байгаа байхгүй. Мэргэжлийн спортын багийн нэг бүр зүгээр энгийн үүргийн тоглож биш л 3 лидерийнх нь нэг нь тийм үү. Тэгээ надад амралт хэрэгтэй. Би Vegas явмаар байна. Толгоо жоохон амраамаар байна гэдэг. Ийм дураараа тамирч ер нь түүхэн тийм олон биш баг. Тэгээд яг тэр талаар бол энэ киноны 3-4 дугаар ангийн трейлер гарахад трейлерээс үзчихэл би зүгээр үнэхээр бүр тэсэн яд хүлээж л. Тэгээд яг хоо үзээ сайн ойлгоогүй үзэгчд маань байгаа бол би дахиад тайлбарлаж өгчвөл Jordan нэг өдөр бэлтгэлдээ ирсэн Phil Jackson Mike нэг уулзах хэрэг байна. Dennis чамд нэг юм хэлмээр байна гэдэг. Тэгээ Jordan-ы хариулт нь юу гэсэн гэхээр Dennis надад нэг юм хэлмээр байна гэж байгаа бол тэрийг би хизээч сонсоод надад таалагдахгүй байгаа гэдэг зөнгөөрөө мэдэж байна гэдэг. Тэгээ яасан гэсэн чинь ингээ Phil Jackson Jordan Rodman 3 ингээ уулзсан чинь Rodman өөрт нь амралт хэрэгтэй байна гэдэг. Vegas явмаар байна гэдэг. Тэгээ Jordan Phil чи сонсчаар наадах чи Vegas явуулвал бид нар наадах чи хизээч олж авч чадахгүй шүү дээ дахиж чи тэрийг мэдж байгаа юм шүү дээ гэсэн Phil Jackson үгүй одоо явуулахаас өөр яах вэ гэд ингээ эцэст нь Rodman за чам 48 цагийн жилөө өглөө шүү гэд ингээ явсан байгаа л да нөгөөд чи шууд тоглолт дуусаад нисэх яваад тэндээс шууд Chicago Vegas нисээд тэгээ нөө 48 цагийн дараа эргэж ирэх ёстой хүн чинь
88 цаг, 92 цаг, 96 цаг болсон ирээгүй. Тэгээ эцэст нь яасан гэж Jordan өөрөө Pippen-тэй Phil Jackson-тэй гурлаа ингээд Las Vegas яваад араас нь явж авчирдаг түүхэн. Тэгээ Jordan буудлынхан тэр өрөөгийн тогшоо оршин ч нөгөө тухайн найз бүсгүй Carmen Electra-тайгаа одоо тэгээд өшөө юу ч байдгийг ингээд буудалтай байж хахад нь Jordan очиж чирээд буцаагаад Chicago-д авчираад тэгээд тэр киноны яг нэг хэсгээр гарч байгаа тэр дүрсэн дээр Phil Jackson Dennis Rodman-аас асууж байна л да. Dennis чиний одоо би чинь ер нь зүгээр үү? Чи өнөөдөр биедээ ямар нэг юм хийсэн үү гэдэг одоо тэр нь зүгээр могоогоор хэлэхэд өчигдөр орой юм уучаагүй өсдөж одоо бэлтгэл хийхэд ингээд би хаа чин зүгээр үү? Ирүүс харуул байна уугүй юу? Өнөө өглөө босоод архимаар уучаагүй өсдөө гэсэн одоо тийм л маягаар одоо би асууж ийн гэж ойлгож байгаа. Ямар нэгэн байдлаар нуугаад яг Rodman одоо тэгэл уугаад жоохон ингэж одоо өөрөө стрессийг тайлдаг тийм л хүн байгаа байхгүй. Тэгсэн чи Jordan хажуугаас нь зүгээр энийг бүр Jordan бол айгүй хөвгчлөлтөөр хэлж байгаа хаа тэр бичлэгэн дээр те. Phil биений энд ирцэн байж та одоо юунд санаа зовоод байгаа юм байна. Чи ямар ч байсан ирчлээ бид нар авчирчлаа. Одоо зүгээр ингээ бэлтгэлээ эхлэе гэд. Тэгээд Dennis Rodman буцаж одоо багийнхаа хяналтд ороод буус одоо дараагийнхын тоглолтууд нь үргэлжлээ явж байгаа. Зүгээр яг энэ хэсэг дээр л Dennis Rodman гэж энэ тоглогч ямар багт хэрэгтэй тоглогч дээрээс нь багийнхаа лидерээс багийн дасгаж өргөчөөс ингэж асуугаад зөвшөөрөл аваад тэрийг нь баг нь зөвшөөрөөд ингэж явуулж ийн гэдэг маань хичнээн одоо юм галзуу солиотой юм шиг байсан ч гэсэн энэ хүнийг өөрийнхөө нь байлгаад ингэж нэг жоохон амралт аваад ажилласаа жоохон өндөрөө жоохон толгой тархиад цэнэглээд эргээд ирэхэд бид нар энэ хүнийг зөв талаас нь ашигланаа зүгээр ийм юм ялчгүй байх юм байна гэдэг хүлээн зөвшөөрсөн байсан гэдэг нь тухайн энэ Chicago Bulls багийн дотор ямар тийм одоо олон янзын өнгүүд байсан те одоо тэр бүгдийг ингэж эвлэж нийлүүлж амжилт гаргахын юуг нь олж исэн Phil Jackson гэж тэр дасгалжуулагчийн мундаг тэр одоо уруухан авиас чадвар гэх юм энэ юмыг л эндээс харж байна гэж ингэж ойлгож байна. За тэгээд мэдээж 3 4 дугаар анги дээр Bulls хэрхэн яаж тэр анх Doug Collins гэдэг дасгалжуулагч ирээ Jordan-ыг тэр лигийн бүх шагналуудыг хамдаг 87 88 оны үеэрл араас нь Cleveland Cavaliers-ыг анх удаага плей-оффын эхний шатанд хожоод цаашаа яваад Detroit-д хэрхэн 3 жил дараалж плей-оффт хожигдсон те сүүлийн 2 жилд нь бүсийн аврагт хожигдсон Bulls-ыг хожсон тэр 2 жилээ Pistons цаашаа гараад өөрсдөө лигийн авраг болсон түүх. За тэгээд эцэст нь Bad Boys-ыг хожоод NBA-гийн финалд анх удаага шалгараад Magic Johnson-ы Lakers-ыг хожоод анхны аварга авч байгаа Michael Jordan 7 жил зүтгэсний эцэст одоо 7 жил цөхрлөө баран тэмцсний эцэст би авраг болж чадлаа гэдэг анхны аваргын цомыг бариад уйлаа сууж байгаа хажууд нь аав нь байж байгаа энэ бүх одоо зураглалууд бол Michael Jordan-ы тухай өмнөх кинонууд дээр Chicago Bulls багийн тухай түүхэн баримт кинонууд дээр байдаг зүйлүүд учраас энийг одоо энд илүү яагаад нуршаад яг ямар ч үсэн ингээд цувралын 3 4 дугаар анги маань бол ерөнхийдөө Rodman гэж тоглогч гол одоо зангилаа нь бол Rodman гэж тоглогч ямар тоглогч байсан энэ талаар бидэнд харууллаа. Rodman-ы тоглож исэн Bad Boy Pistons яаж буулсан гэдэг дараагийн тэр жилүүдийн авраг болох тэр амжилтанд нь хүрэхэд том саад бэрхшээл үжи тэднийг илүү хувцалсан эрэлж өгсөн бэ гэдэг ийм түүхүүд явлаа. Тэгээд Jordan-ы тэр биеийн хүчээ сайжруулж биеийн Pistons-ыг ялахын тулд зодуулаад барахгүй бол би ч гэсэн одоо өөрөө биеийн хүчээ сайжруулад эдрийн зодуурыг одоо даадаг болж авах юм байна гэсэн тэр эцсийнхэн дүгнэлтэнд хүрээд ингээд цаашаа явж байгаа. Тэгээд энэ бүх юмнууд нь тэгээд аливаа спортын баг амжилтанд хүрэхийнхээ өмнө заавалчгүй давах хэвээр туулах хэвээр шатууд нь ямар байдаг юм аа гэдгийг бидэнд бол томоор харууллаа л гэж ингэж л ойлгож байна. Тэгээд за ингээд Last Dance киноны 3 4 дугаар анги дээр гарсан үйл явдлуудыг багцлан хүрэхэд юм байна. Ингээд эх 7 хоногийн дугаараараа бид 5 6 дугаар ангийн талаар мэдээж бас лидернгүү ярилцуулна. 5 6 дугаар ангиуд дээр маань ямар дөрүүд гарах нь уу? Одоогоор энэ кинон дээр Tony Kukoc гэж тоглогчийн талаар огт гарсангүй. Би энд бол нэг жоохон сэтгэл дундуур байна. За магадгүй Phil Jackson, Michael Jordan, Scottie Pippen, Dennis Rodman, Tex Winter, Doug Collins, Jerry Krause, Jerry Reinsdorf гэдэг ингээд Bulls багтаа хамааралтай эдгээр энэ одоо түүхийн дөрүүд ингэж явж байгаа дараалал бодох юм бол ер нь Kukoc жоохон хойгуур байгаа юм шиг байна л да. Steve Kerr гэсэн босоо тоглогчтой хамтаар. Гэхдээ Tony Kukoc-ийн зураг бол энэ киноны танилцуулга постэр дээрч байгаагүй. Зүгээр нэг асуудал байгаа. Tony Kukoc-ыг бол Jerry Krause дасгалжуулагч Европоос сонгож авчирсан. Тийм учраас тухайн үед нь бол Jordan Pippen Kukoc-таас нэг жоохон таагүй ханддаг байсан гэсэн анхандаа шүү дээ. Ийм яриа бол байдаг. Ялангуяа тэр Барселонагийн 92 оны Олимпийн тоглолтод тухайн үед тэр Хароти багтаа Хароти 9 тэр үеч одоо нөгөө нэгдсэн улс Югослав байсан нь баг Югослав бахад тэр улстай ингээд шгшээтэй таараад тоглоход энэ нөгөө Жеригийн мундаг гэдэг байгаа бацаан чи энэ үстэй аливаа хоёулаа наатаж өнөөдөр өстө байхгүй болгоод игээд тэгээд тэр Америкийн шгшээтэй тоглохоос өмнөх тоглолтууд Tony Kukoc баг 27 оноочлууд унжилж ирсэн чинь яг тэр тоглолтын дээр тоглолтын нэг үед Jordan хамгаалаад нэг үед нь Pippen хамгаалаад ингээ энэ хоёр нөгөө Европын
од гэж байгаа тоглогчид чинь тэр тоглолтод өстой оноо моноо маш бага ахуулаад бараг 5 билүү 7 оноотой тоглолтыг дуусгаад ингэжсэн түүхтэй. Тэгэхээр иймэрхүү бас тоглогчдын хоорондын тэр Jerry Krause оролцсон зөрчлийн улмаас Tony Kukoc-ийн талаарх түүх жоо хойшлоод байна уу гэж би зүгээр дотроо тийм нэг бодлол төрж гин. Тэгээд эх 7 хоногийн дугаараар магадгүй бид нар Tony Kukoc-ийн талаар яриа сууж иж магадгүй. Тэгэхээр төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирдлагын 25 дахь дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзахтаа Last Dance цувралынхаа 5 6 дугаар ангийн талаар та бүхэнтэйгээ стилийн ревю хийх болно. Ингээд энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлж байна. Эх 7 хоногт эргээд уулзцгаая.